Америкийн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ эхний хугацаанд хойд солонгосын удирдагч Ким Жон Унтай Сингапур болон Ханоид түүхэн уулзалтууд хийж хувь хүний түвшний дипломат харилцааг ихээхэн чухалчилж байсан билээ. За тэрээр Пхеньянтай харилцаагаа дахин сэргээж гацаанд орсон цөмийн хилцээрийг үргэлжлүүлэхийн тулд Өмнөд Солонгостой хийх хамтарсан цэргийн сургуультай гинт хязгаарлах шийдвэр гаргаад ирсэн. За түүний энэхүү урьдчилан тааварлашгүй гинтийн алхам нь Америкийн улсын Аз дахь холбоотой орнуудын дунд Вашингтонд итгэх итгэлийг сулруулж, бүс нутгийн аюулгүй байдлын баталгаанд эргэлзээ төрүүлж эхэлснийг шинжээчид онцоллоо. Трампын өнгөрсөн 7 хоногт зарласан шийдвэрийн дараа Өмнөд Солонгос болон Америкийн нэгдсэн улсын хооронд эх сар товлогдоод байсан бас нэгэн цэргийн сургуулилт цуцлагдсныг Сөүлийн албаныхан баталлаа. Аз дахь Америкийн нэгдсэн улсын хамгийн чухал холбоотнуудын нэг болох Япон улс мөн адил Трампын эдгээр үйлдэлүүдэд ихээхэн түгшиж байна. Токио болон Вашингтоны хооронд Японд байрлаж буй Америкийн нэгдсэн улсын армийн зардлын талаарх хэлцээр удахгүй болох гэж байна. Үүний өмнө Трамп гинтийн өндөр төлбөр нэхэх эсвэл эх 10 сард болох цэргийн сургуулилтын цар хүрээг хомих эрсдэлтэй гэж Японы засгийн газрын өндөр албан тушаалтнууд болгоомжилж байна. Мөн Америкийн цэргийн төв командлын анхаарал Иран руу хич чиглэж байгаа нь Аз дахь Хятадын нөлөөг тогтоон барих хүчийг сулруулж байна гэж Токио үзэж байна. Үүнтэй зэрэгцэн Тайваны эрх баригчид Америкийн нэгдсэн улс болон Хятадын төрийн тэргүүн нарын ирэх 10 дугаар сард Вашингтонд болох дээд хэмжээний уулзалтыг маш анхааралтай ажиглаж байна. Учир нь Бээжинтэй тогтоосон харилцаагаа хэвийн үргэлжлүүлэх мөн худалдааны дайныг намжаах зорилгоор ерөнхийлөгч Трамп Америкийн нэгдсэн улсаас Тайванд нийлүүлэх 14 тэрбум ам долларын зэвсгийн асуудлыг түтгэлзүүлээд байгаа юм а. Хэдийгээр Америкийн нэгдсэн улсын зүгээс Тайвантай тагнуулын мэдээлэл солилцох зэрэг батлан хамгаалахын хамтын ажиллагаа үргэлжлүүлж, Тэнгисийн цэргийн хөлөг онгоцоо Тайваны хоолоогоор саяхан нэвтрүүлсэн ч зэвсэг нийлүүлэлт цаацсан нь тусаарлын аюулгүй байдал сөргөө нөлөөлж болзошгүйг судлаачид анхаарууллаа. Америк нэгдсэн улсын урт хугацааны стратегийн гол түншүүдийн нэг энэтхэг улсад ч мөн адил Вашингтоны бодлогод үл итгэх хандлага хүчтэй ажиглагдах боллоо. Пентаgon өнгөрсөн 6 дугаар сард Аз дахь цэргийн командлынхаа нэрийг энэтхэг номхон далайн командлал биш, зөвхөн номхон далайн командлал болгон өөрчилсөн нь шин дээлигийн стратегийн ач холбогдлыг бууруулсан үйлдэл хэмээн ажиглагчид дүгнэж байна. Үүн дээр нэмэгдээ Трампын зүгээс энэтхийн экспортод өндөр татвар ногдуулсан зэрэг нь хоёр орны харилцаанд томоохон ам цав үсгэлээ. Улс төрийн эрсдлийн судалгааны байгууллагуудын шинжээчид ерөнхийлөгч Трампын гадаад бодлогыг хэт наймаалсан шин чанартай гэж тодорхойлж байна. Тэрээр Ирантай хийж буй дайны улмаас унсан нэр хүндээ өсөхийн тулд Солонгосын хойгийн асуудал дээр дипломат амжилт гаргахыг яарч байгаа ч энэ нь нэргээ цөмийн зэвсэгтэй Пхеньяныг улам зоригжуулах аюултайг анхааруулжээ. Америкийн нэгдсэн улсын эдгээр гинтийн шийдвэрүүд нь энэтхээс эхлээд Япон хүртэлх Азийн холбоотой орнуудыг батлан хамгаалахын урт хугацааны гэрээ хэлцээр байгуулахдаа маш болгоомжтой хандахад хүргэж тус нутаг дахь геополитикийн тэнцвэрт байдлыг аажим ажмаар сулруулж байна.